Америкийн үйлдвэрлэлийн хэрэгцээ. За жилд дэлхийн 80 гаруй оронд 130 сая тонн Америк үйлдвэрлэдэг. Химийн бодисын үйлдвэрлэлээр Америк нь бол 10-д ордог. За Америкийн хэрэглээ ач холбогдол нь бол нэгдүгээр азотын хүчлийг үйлдвэрлэдэг гол түүхийд болдог. За азотын хүчлийг бол Америкаас гаргаж авдаг 3 ууштай дамжуулж азотын хүчтэй гаргаж авдаг. За хоёр дахь хэрэглээ нь бол азотын бордоо гаргаж авахд Америкийг хэрэглэдэг. Азотын хүчил үйлдвэрлэж түүнээс нитрат ааснуудыг гарган авч бордоо болгон хэрэглэдэг. Мөн Америкийг хүчлүүтэй уралд оруулж аммоны даалсуудыг гаргаж авч бордоо бэлтгэдэг. За азотын бордоонуудыг бол эрдэн шиш, арвай, амуу тариа, рапс, шар буурцаг, наран цэгийн талааг бол борддог. За Америк гаргаж авах уруулын онцлогийг авч үзье. Америк нь бол хийнүүдийн хооронд одоо урал явж байгаараа онцлогтой. За энэ урал нь бол дулаан ялгаруулдаг экзотермийн урал юм. За нэг эзлэгэн азот, 3 эзлэгэн острогчтой оруулж 2 эзлэгэн Америк үүсдэг нь уралын жишээлээс харагдчихэв. Тэгэхээр урал 4 эзлэгэн байд зуралд ороод 2 эзлэгэн байд Америк үүсэж байна. Тэгэхээр шулуун урал нь бол эзлэгэн багасж явж байгаа харагч, буцах урал нь л эзлэгэн ихсэж явж байгаа харагч. За хийн төлөвт явагддаг уралаараа их онцлогтой. За дулаан ялгаруулдаг экзотермийн урал гэдэг. Бүтээгдэхүүн үүсгэх чиглэлд эзлэгэн багасж явагдаж байна. Америк гаргаж авах уруулын бүтээгдэхүүний гарцыг нэмэгдүүлэх гэвэл Леш талагийн зарчмаар ямар нөхцөлийг яаж өөрчлөхийг авч үзье. Даралтыг ихсгэсэн тохиолдолд эзлэгэн багасгах чиглэл тэнцвэр шилждэг учраас Америк үүсгэх чиглэл тэнцвэр шилжинэ. Температурыг багасгахад экзотерм урлын чиглэл тэнцвэр шилждэг учраас бас Америк үүсэх шулуун урлын чиглэл тэнцвэр шилжинэ. Леш талагийн зарчмаар. За Габрийн процесс. Германы хэмжиг П. Габр нь Америкийг гарган авах урал тохирох катализаторыг тодорхойлох судалгааны явцдаа дараах даралт температур катализаторын тохиромжтой нөхцөлийг тогтоосон. За Америкийг гаргаж авахдаа 500 градусын температур 150-аас 200 атмосфер даралт төмөр катализаторыг хэрэглэж тохиромжтой нөхцөлийг тогтоосон байж байгаа. За энэ дээрх нөхцөлд азот устрагчийг эргүүлэн нэвтрүүлэх замаар Америк гарган авах аргыг Габр боловсруулсан учраас үүнийг Габрийн процесс гэж нэрлэдэг. За азот устрагч хоёр нь хоорондоо нэгдэж Америк үүсэх уруулын нөхцөлийг бол энэ суман дээр буюу тэнцвэр хэмжээний дээр дор ингэж бичиж өгдөг. За экзотерм уруулыг бол дельта H тэгээс бага гэж бичиж болно. За Америк үйлдвэрлэх үештүүд нь нэгдүгээр их бодисоо гарган авах холимгоос нь цэвэрлэх. Өөрөөр хэлбэл азот устрагч хоёрыг эхлээд их бодисоос нь гаргаж аваад бусад холимгоос нь цэвэрлэнэ. Хоёрдугаарт хийн холимгоос Америк үйлдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл устрагч азот бэлэн болсон тохиолдолд одоо Америкийг гаргаж авна гэсэн. Гуравдугаарт урлын бүтээгдэхүүн ба уралд ороогүй үйлдэлсэн устрагч ба азотыг ялгах, эргүүлэн ашиглах. За энэ тодорхой хэсэг нь уралд орж Америк үүсгээд тодорхой хэсэг нь уралд орохгүй үлддэг. Тэгэхээр энэ холимгоос салгаад буцаагаад уралд ороогүй устрагч азотыг эргүүлэн ашиглах замаар үйлдвэрлэл явагддаг. За гол түүхийд нь бол агаараас азотыг гаргаж авдаг. Гол түүхийд нь агаар байх нь азотыг бол гол түүхийд бас азотыг бол агаараас гаргаж аваад за устрагчийг бол байгалийн хийнээс байгалийн хийнд байдаг метан бол байгалийн хийн 90 гаруй % эзэлдэг метанаас гаргаж авдаг. Америкийн үйлдвэрлэлийн өртгийн 55% байгалийн хийн өртөг эзэлдэг. Өөрөөр хэлбэл байгалийн хийнээс хийд байгаа метанаас устрагчийг гаргаж авахын тулд бас тодорхой хэмжээний цахилгаан энерги болон бусад тоног төхөөрөмж шаардлагатай учраас бас энэ дээр тодорхой хэмжээний зардал гардаг гэсэн үг. За Габрийн процессыг авч үзье. За устрагч Америк азот хоёр нь бол нэгдэж Америк үүсэх урвал нь бол эргэх урвал юм. За Габр үүний тохиромжтой нөхцөлийг тогтоосон гэж бид ярьсан. 450-аас 500 градусын Цельс температур 150-аас 200 атмосфер даралт төмөр катализаторыг бол хэрэглэж Америк гаргаж авах урлын процессыг тодорхойлсон. За Америкийг бол дэлхийн маш олон оронд Америкийн үйлдвэрлэл явагддаг. За Америкийн нэг гол хэрэглээ нь бол бордоо олгож хэрэглэдэг. Жишээ нь одоо хөрсийг азотын бордоонуудаар бордож ургамлын ургацыг бол сайжруулдаг. За Америк гаргаж авч байгаа гол түүхийд нь бол азот устрагч хоёр байгаа. Тэгэхээр азотыг бол агаараас гаргаж авдаг.
Агаарын 78%-ийг бол азот эзэлдэг. За устрагчийг бол байгалийн хийнээс гаргаж авдаг. Байгалийн хийн гол найрлага 90% бол метан эзэлдэг. Тэгэхээр метанаас устрагчийг гаргаж авдаг. За тэгвэл амийг үүсэх одоо шулуун урвал нь бол экзотермийн урвал юм аа. Дулаан ялгаруулдаг урвал юм. За амикийн үйлдвэрлэлийг явуулдаг гол одоо төхөөрөмж одоо урвал явуулдаг үндсэн хэсэг нь бол энэ харагч. За төмөр катализатор, халаагч хэрэгсэл. За энэ хоолоогоор бол устрагч ба азотын хийн холимгийг 150-аас 200 атмосфер даралтанд бол шахаж өгдөг. За энийгээр орж ирсэн хийг цааш нь төмөр катализатор дээр нэвтрүүлж 450-аас 500 градус температурт бол халааж өгдөг. Төмөр катализатор дээр нэвтрүүлдэг. За энэ хүчин зүйлийн нөлөөгөөр энэ одоо урвал явуулж байгаа энэ үндсэн хэсэг дотор бол амик үүсэх эхний одоо шат явагддаг. Амик үүснэ. Амик бол энэ эхний одоо шатаар бол 30% гарцтай байдаг. Тэгээ устрагч азот нь бас урвал дорог үлдэж болдог. За тэгэхээр энд байгаа устрагч азот амик одоо хийнүүдийн холимгоо цааш нь дараагийн үе шат нь бол энэ конденсатор дундуур нэвтрүүлдэг. Өөрөөр хэлбэл энд одоо халуун амикийн уур үүсдэг, хийвэдэлтэй амик үүсдэг. Энийг бол гүйтэн усаар хөргсөн конденсатор дундуур нэвтрүүлэхэд энд үүссэн амикийн хийнд шингэн байдлаар амикийг бол энд гаргаж авдаг. За энэ шингэн амикт байгаа устрагч урвал дороогүй азот хоёрыг ялгаж аваад буцаад энэ дулаан солилцуулагч дундуур халааж дахиад өндөр даралтанд энэ холимгийг шахаж эргэж одоо урвалын процессыг үргэлжлүүлж ингэж явуулдаг. Ийм маягаар энэ давтамжтайгаар цикл маягаар энэ амик үйлдвэрлэх процесс нь давтамжтайгаар явагддаг. За эхний процессор бол 30% гарцтай амик үүсдэг. Амик нь бол 99.6-аас 99.9% одоо шингэн амикийг бол ингэж үйлдвэрээс гаргаж авдаг. Тэгээд урвалд ороогүй үлдсэн устрагч азот нь бол буцаж одоо халаагч дундуур нэвтрүүлж дахиж өндөр даралтаар шахаж ингэж урвалыг өргөжлүүлснээр амикийн гарц бол 80-аас 95% болдог. За Габрийн процессын ач холбогдол бол за Габр гэдэг эрдэмтэн амикийг одоо хамгийн их гарц сайтаар гаргаж авах нөхцөлийг тодорхойлоод амикийг үйлдвэрлэх хэмжээр гаргаж авснаар бол тариаланчид байгалийн бордооны хараат байдлаас гарсан. Энэ юу гэсэн үг вэ гэхээр одоо азотын бордоог бол химийн аргаар үйлдвэрлэх боломж бүрдсэн. Тэгээд байгалаас авч ирсэн бордооны одоо хязгаарлагдмал нөөцөөс бол ангижирсан гэсэн үг. За мөн 20 дугаар зууны эхээр хөдөө аж ахуй газар тариалангийн салбарт бол хувьсгал хэрэгжсэн. Учир нь бол азотын бордоог хэрэглэснээр одоо ашигт ургамлуудын ургац бол нэмэгдэж хүнс нэмэгдсэн. За амикийн үйлдвэрлэл нь бол өндөр даралт температурын дор катализаторын оролцоотой явагддаг учраас энийг катализийн урвал гэж нэрлэдэг. Энэ одоо технологид бол одоо маш их үнэтэй хувь нэмрийг бол Габр оруулсан байж байгаа. За Габрийн нөхцөл нь бол урвалын хурд харьцангуй сайн, амикийн гарц өндөр, шаардлагатай тоног төхөөрөмжийн боломжийн үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагаанд бол хамгийн тохиромжтой нөхцөл гэж үздэг. За Габр нь дам бодисуудаас өөрөөр азот устрагч хоёроос амикийг гаргаж авах синтезлэхийн аргыг нийснээрээ 1918 онд химийн салбарын Нобелийн шагналыг одоо хүртсэн хүн байж байгаа. За Габр амикийн гарцыг хамгийн ашигтайгаар гаргах нөхцөлийг тогтоосон. Зурагт бол янз бүрийн температурт амикийн гарц даралтаас хамаарлыг илэрхийлсэн байна. За энэ зургийг ашиглан бүгдээрээ даалгавар дээр ажиллая. 450 Цельс градусын температурт 300 атмосфер даралтад амикийн гарц ямар байх вэ гэдгийг тодорхойлох даалгавар байна. За энд бол ийшээ ингээд даралт явж байна. Энэ одоо графикууд бол одоо температур болгонд гарцыг илэрхийлсэн график байна. Тэгэхээр 450 градусын температурын гарцыг илэрхийлсэн мөрийн. За энэ бол 300 атмосфер даралтанд амикийн гарц хэд байхыг олохын тулд 300 градусынхаа температурыг дээш нь 450 градусынхаа морь дээр авчиад хажуу дээш нь харах ёстой. За ингэхээр амикийн гарц бол
40% байна гэдэг нь харагдаж байна. За мөн дахиад энэ график дээр дараагийн дасгалыг ажиллая. Жишээ нь 450 градусын температурт Америкийн гарц даралтаас хэрхэн хамаарч байна вэ? Яагаад гэдэг асуултанд хариулъя өгдөрэй. За даралт буурахад гарц нэмэгдэнэ, даралт ихсэхэд гарц нэмэгдэнэ, даралт ихсэхэд гарц багасна, даралт багасхад гарц багасна. Ихсэхэд гарц багасна, багасхад гарц багасна гэсэн ийм хуулиудыг дэвшүүлж байна. За тэгвэл 450 градусын температурт Америкийн гарц даралтаас хэрхэн хамаарч байна гэж байна. За 450 градусын гарцыг илэрхийлсэн морь энэ байж байна. Тэгэхээр 100 атмосфер даралтанд ийм байхад 200 ийм, 300 ийм, 400 ийм гэхээр гарц нь нэмэгдэж байгаа гэж харагдаж байна, тийм үү? Тэгэхээр эндээс би хариулт нь зөв байх нэ. Даралт ихсэхэд гарц нэмэгдэнэ гэж. Даралт ихсэхэд гарц нэмэгдэж. За тайлбарыг авч үзвэл леж талын зарчмаар даралт ихсэхэд эсэлгүүн багасгах чиглэлд урвалын хурд ихсэж бүтээгдэхүүний гарц нэмэгдэнэ. Тэгэхээр амийг үүсэх урвал нь бол эсэлгүүн багасж явуулчихсан. За дараагийн бас даалгаврыг энэ зураг дээр ажиллана. 300 атмосфер даралтад Америкийн гарц температураас хэрхэн хамаарч байна вэ? Яагаад гэж. За температур багасхад гарц нэмэгдэнэ, температур багасхад гарц багасна, температур ихсэхэд гарц нэмэгдэнэ, температур ихсэхэд гарц багасна. За 300 атмосфер даралтад Америкийн гарц температураас хэрхэн хамаарч байна гэж. За энэ даралтын хувьд 550 градуст гарц нэм 500, 450, 400, 350 тэгэхээр температур буурахад бол гарц ихсэж байна. Ихсэж байна гэдэг нь харагдаж байна. За тэгвэл зөв хариулт нь температур багасхад гарц нэмэгдэнэ. За учир шалтгаан нь бол леж талын зарчмаар тайлбарлагдана. Амийг үүсэх урвал экзотерм орвол учир температурыг багасгахад амийг үүсэх урвалын хурд ихсэж бүтээгдэхүүний гарц нэмэгдэг.